Сайн байцгаана үзэгчдээ Mass телевизийн цаг товлын ярилцлагын цаг эхэлж байна. Бид өнгөрсөн дугаартаа шудраг ёсны эвслийн бүлгийн улсын хурлын дэд даргыг оролцуулж байсан бол энэ удаа улсын хурлын гишүүн Ганбаатрыг оролцуулж байна. Таны өнөөдрийн мэдрэг. Тэгэхээр 2015 оны төсвийг батлахдаа цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээр 500 тэрбум төгрөгийг тавьж өгсөн боловч тодтгол дээр үүнийг хассан байгаа. Тэгэхээр энд хэмнэлт гарч байгаа гэж үзэж байгаа боловч 370 тэрбум төгрөгийн хэмнэлт гарлаа гэсэн тооцоог холбогдох хүмүүс мэдээсээ. Тэгэхээр энэ дээр таны байр суурь ямар байна? Энэ дээр 130 тэрбум төгрөгийн асуудлыг зөвхөж зарим эдийн засагчид болон улсын хурлын гишүүд ярьж эхэлсэн байна. Энэ талаар та бас байр суурь илэрхийлэхгүй юу? Энэ дээр таны хувьд судалсан зүйл байна уу? Ер нь бол Монгол орнд төсвийн сахилга бат төсөв зохиож байгаа улсууд улс төрчдийн дураараа авирлалт хэрээс хэтэрсэн л дээ. Гэхдээ төсөв гэдэг бол орлого зарлага хоёр. Бид орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг тухай ерөөсөө ярихгүй, зардлаа яаж танах вэ тухай яриад байгаа явдал бол энэ олон жил үргэлжилж байна. Монгол орн орлоготой эдийн засгаа сайжруулъя гэвэл хоёрхан арга зам л бий. Оюу толгоогоос ахиухан мөнгө авах. Оюу толгойн гэрээгээ эргэж харах. Ямар ч ашиггүй монголчуудад ямар ч ашиггүй байгуулсан уул уурхайн томоохон гэрээнүүдийг эргэж харах цаг болсон. Энэ бол тухайн үедээ байгуулсан гар үсэг зурсан хүмүүст ашигтай байхыг үгүйсэхгүй. Монголчуудад ямар ч ашиггүй болчлоо. Энээс болж Монголд мөнгө орж ирэхгүй байна. Хоёрдугаар зүйл нь ер нь бол баялгаа шороогоор нь хадаар нь ингэж зөөхөө болоод нэмэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн байдаг. Ядаж хадаасаа үйлдвэрлэе. Ядаж гангийн үйлдвэр байгуулъя. Ядаж нефт боловсруулах үйлдвэр барья. Ядаж зэс сайлуулах үйлдвэр барья гэдэг энэ дээрээ 24 жил ман ан хоёр юу ч хийсэнгүй. Энэ манангийн 24 жилээс болж өнөөдрийн энэ гарч байгаа бэрхшээлүүд гарч ирж байгаа. Усан онгоцон дээр байгаа авдар савыг цаашлуулах уу, наашлуулах уу гэж цаг наргүй маргалтахын оронд усан онгоц ер нь зөв чиг рүү явж гэнэ үү, буруу чиг рүү явж гэнэ үү гэдгээ ярилцах цаг болжээ. Монгол гэдэг энэ том орн эдийн засгийн хувьд чиглэлээ тодорхойлох цаг болсон. Уул уурхайн баялгаас хардаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр энэ 24 жилд бүх багш нарын, эмч нарын, хүүхдийн сургуулийн цэцэрлэгийн багш нарын цалин, хүүхдийн хоолны мөнгийг 24 жил нуруунд дээрээ тээж ирлээ. Тэгэхэд ГОКОс 4 дахин том оюу толгой 130 сая доллар өгөөч гэхэд өнөөдөр Монголын шүүхтэр шүүхтэд явж байна. Дарга нар нь 30 болж 75-аар бууж өгсөн. Манай Монголын сангийн яам, татварын газрынхан бууж өгсөн. Татварын дарга нар шүү. Байцаагч нар биш. Тэгээд даанч явдаа тэр ийм хэмжээнд бид аюулд орцсон байна. За энэ том зураг нь энэ. Жижиг зураг нь 500 тэрбум төгрөгөөр цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ гэдэг бол нэг хэдэн багш эмч нарыг хэдэн ахмадуудыг тэтгэх гээд байгаа юм биш. Би өөрөө Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгчөөр 6 жил ажиллахад үргэлж цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байсан 4 удаа том тэмцэл хийж үр дүнд хүрч байсан. Энэ нэмэгдэл чинь зах дээр очиод зах дээр жижиг дунд үйлдвэрлэл хийж байгаа бизнесмэнүүдийг дэмждэг. Нарийн боовны цехүүдээс боов борцог худалдаж авдаг. Талх худалдаж авдаг. Энэ 500 тэрбум хүмүүс рүү очихгүй бол тэртээ тэргүй юмны үнийг энэ үнэ докторжуулах гэрээ гэдгээр бүр нуухын авахгүй нүдийн сохлоод юмны үнийг 40% хөөрөгдөө хийсэн. Жирийн хүмүүсийн цалин тэтгэвэр 40% засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж, Монгол банкны буруутай үйл ажиллагаанаас болж хулгайлагдсан. Энэ цаг үед энэ 500 тэрбум чинь цалин нэмж байгаа юм биш, тэтгэвэр нэмж байгаа юм биш. Улс төрчдийн буруугаас болж хорогдсон тэр хулгайлагдсан мөнгийг тохируулга хийж өгч байгаа л гэсэн үг. Өнгөрсөн жилийн 207 мянган төгрөгийн тэтгэвэр бол өнгөрсөн жилийн 120 мянган төгрөгийн тэтгэвртэй энэ жил тэнцүү байна гэсэн үг. Энэ зөрүү 70 мянган л нөхөж өгөхөөс өөр аргагүй байдалд орж байгаа гэсэн үг. Энэ цалин нэмж байгаа явдал биш, тохируулга хийж байгаа явдал. Инфляцтай тохируулга хийж байгаа явдал. Энэ өөрөө хүмүүс рүү очихгүй бол хүмүүсийн орлого 40% буурна. Гаднаас талх авдаг байсан, нарийн боовны цехэд 2 хүн ажилтай болгодог байсан хүмүүс
гэртээ гамбар хийдэг, борцог хийдэг болно. Жижиг дунд үйлдвэрлэл хувийн хөвшлээ захуудыг биднээс бас хаах ажиллагаа хийж гин гэсэн үг. Эдийн засгийн хэллэгээр бол эдийн засгт эргэлдэж байгаа мөнгө гэдэг нь цус гэсэн үг. Энэ цусыг хаана газар нь боомлж, боож унгаж яана гэсэн санаа. Энэ 500 хаснаа гэдэг бол. Ийм л эдийн засгийн бодлого болцоход байна. Би энэ засгийн газрыг үнэхээр гайхаж байна. Ер нь бол манан дэндүү өтгөн манантж байна да. Инфляц нэмэгдэж за иргэдийн худалдаа авах чадвар буурсан энэ үед одоо тэтгэм цалин нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг бол эдийн засгчид илэрхийлсээр байна. Тэгэхээр яг энэ удаагийн засгийн газар эдийн засгийн хүндэрсэн хямрал байдалд орсон энэ үед тэтгэмжийг нэмэхгүй халамж тэтгэврийг хумих танах бодлого барьж явж байна л да. Тэгэхээр эдийн засгчдын хувьд энийг юу гэж харж байна таны хувьд? Энэ бол ерөөсөө эдийн засаг дээр ерөөсөө монетарист гэж нэг ярьдаг. Одоо хяналтын бодлого нэгэн тал үн тогтворжуулах гэж яриад байгаа. Эднээс хяналтаа барья, хүмүүсийн цусыг боомлж, одоо хүмүүсийн мөнгөний эргэлтийг боомлно гэдэг бол эдийн засаг буцаад хүмүүсээ боож гин гэсэн үг. Энэ дээр би бүр танаас сони хэлээ л да. 100 аж ахуй нэгжийн 44.3 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүд өнгөрсөн жилүүд төр мөнгө алга хийчих төр юм чинь би буцаагаад өгчнө гэж хэлсэн 100 аж ахуй үндэсний аж ахуй нэгжүүдийг өнөөдөр дампууралд оруулж байна. Энэ мөнгөний өгөхгүй байна гэдэг нөгөөдөл бүгдөө банкнд хүүтэй. Хүү тавьж байгаа, зээл тавьж байгаад авсан. Энэ хүмүүсийг бас хайрлаж хамгаалах ёстой. Энэ хүмүүс чинь цаашаага бас хүмүүс цалин өгдөг. Тэгэхээр энэ цалин тэтгэврийг багасгах юм уу, ерөөсөө нэмэгдүүлэхгүй байх ийм бодлого барина гэдэг бол эдийн засаг дэртэ тэргүү асар их одоо хумна гэсэн үг. Ер нь бол хямралын үед эдийн засгийг тэлж гарч ирдэг. Улам их тэлдэг. Улам их одоо нөгөө зээл тусламж тэр хүмүүстээ өгдөг цалин тэтгэврээ мөнгөдөг. Энэ мөнгийг хаанаас олох вэ гэж? Дарга нарын тансаглалын зарлуудаас хас. Жишээ нь дэд сайдууд бол ихэнх нь гадагшаа явдаг л усуд байгаа шүү дээ. Тэр гадагшаа мөнгө зардаг хүмүүс тэгвэл дэд сайдын суудлыг хасаач. Өнөөдөр энэ төсөв өөрөө данхаас нь бүтцээс жоохон багасгаж эхлэх хэрэгтэй. Энэ дээр маш олон биднээс хувьдбарууд хэлсэн байгаа. Одоо шүүхийн шинжилгээл тэр шүүх ямар ч олон шүүгч нартай гадаа гудамд ажилгүй болоод гадаа гудамд хүмүүс ингэж ийм их одоо архиталтай, ийм их ядууралтай байгаа тохиолдолд мэдээж үнэн шүүгч нар хэрэгтэй. Олон цагдаа нар шүүгч нарт хөрөнгө оруулалт хийхийн оронд энэ хүмүүсийн ажилтай болгвол тийм их олон шүүгч цагдаа бас шаардлагагүй байж болно шүү дээ. Энэ мэтчлэн хүмүүсийн орлоготой байх тал дээр дарга нарын тансаглалын зардлыг л маш сайн танах ёстой. Тэгээ би түрүү хэлсэн. Оюу толгойтой гэрээгээ дахиж ярил та. Оюу толгой хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтыг Ганбаатар гэдэг хүн зогсооцсон гэж ярьдаг. Үгүй шүү дээ. Оюу толгой өнөөдөр 612 мянган тонн зис гаргацсан. Эхний 3 улирлын байдлаар шүү дээ 2014 онд. 8.6 тонн алт гарсан. 20 тонн мөнгө гарцсан. Энэ 1.2 тэрбум долларын борлуулалт хийгдсэн. Энэ мөнгнөөс Монголд юу ч орж ирэхгүй байгаа учраас л бид өнөөдөр ингэж хүнд байдалтай байгаа. Энэ рүүгээ эргэж хараач. Өнөөдөр уул уурхай үндэстэн дамсан корпорациудынхаа өмнө амаа алгадуулчаад хүүхдчиг загнуулаад тэгээд чаддгаар нь ахмадуудаа хүүхдүүд рүүгээ цалин хийж байгаа хөдөлмөр хийж байгаа багш эмчнэр руугаа энэ жирийн зах дээр зогсож байгаа жижиг дунд үйлдвэрлэгч нар руугаа дайрна гэдэг бол байж болохгүй зүйлээ гэдгийг л бодлогын хувьд би хэлээд байгаа. Шийдлийн засгийн газраас хүүхдийн мөнгийг хасах, дээрээс нь эхчүүдийн мөнгийг бас танах байдлаар оруулж ирж байна. Энд дээр ямар байр суурьтай байна. Тэгэхээр эхчүүдийн хувьд 8 хүүхэд 5 хүүхэд төрүүлээд тэтгэмж авдаг, тийм ээ. Дээрээс нь энэ тэтгэмжийн төдийлөн тийм их хэмжээний биш хэдий боловч тодорхой өрхийг тэжээдэг, тэтгдэг, гол орлого нь олдог иймэрхүү хүчин зүйлүүд ажиглагдж байна л да. Тэгэхээр 18 нас хамгийн бага хүүхэд нь 18 нас хүрсэн тохиолдолд энэ мөнгийг хасъя гэсэн байдлаар оруулж ирж байна. Тэгэхээр энэ дээр таны хувьд юу нөхөр шүмжилтэй хандж байна? Төр энийг ард түмнийхээ энэ сэтгэлийг ойлгож хүүхэдтэй болсон төрснөө тийм ээ. Хүүхэд төрүүлсний баяр болгож тэр хүнд эхийн одонгийн мөнгө өгч байгаа юм шүү дээ.
Тэгээ энэ одоо сайхан бэлэг ерөнхий сайд өөрөө хувьяасаа өгөөгүй шүү дээ. Энэ улс төрчид өөрсдөө хувьяасаа өгөөгүй. Энэ бол уул уурхайн баялагаасаа одоо ээжүүддээ Монголын хүн амыг өсгөж байгаат чинь баярлаа гэж өгч байгаа мөнгө шүү дээ. Эцсийн дүндээ хүн амын бодлогыг өсгөх бодлогыг энэ одоо засгийн газрын үед, энэ парламентын үед, манангийн үед байхгүй болгоно гэдэг харамсалтай. Дээр нэмээд хүүхдүүдийн мөнгийг багасгах тухай ярьж байна. Хүүхдүүдэд энэ халамж биш, энэ ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа. Монголчуудын 70%-аас илүү нь өнөөдөр бага орлоготой ядуу төвшөнд амьдарч байна. Энэ хүмүүс эхчүүдийн мөнгө, одонгийн мөнгө, хүүхдийн мөнгөн дээр торгоодог. Энийн таслан зогсооно гэдэг бол бүр илгээр нь мөлхүүлэх гэж байна л гэсэн санаа. Тэгэхээр үндсэндээ миний гол санаа бол энэ мөнгийг зогсоох юм бол ерөнхий сайд ажиллаа өгсөн дээрээ. Энэ байж болохгүй, энэ аюултай зүйлээ. Энэ мөнгө бол энэ одоо одонтой эхчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө гэдгийг мань ардын нам 6 сайдаараа сольж авлаа. Мань 6 сайдын төлөө ахмадуудыг итгэлийн нулимлаа. Одонтой эхчүүд хүүхдүүдийн төлөө эсрэг тэд 6 сайдын төлөө тэд энэ одоо ахмадуудыг, хүүхдүүдийг, эхчүүдийг золиослоо. Мань ядаж зүүнний хүчин юм байгаа шүү дээ. Зүүн чигийн юм байгаа. Би өөрөө үйлдвэрчний хүн, бас зүүн чигийн хүн гэж тооцдог өөрийгөө. Яг зүүн төв гээл л да. Ардчилсан нам бол 5 фракцтай алуулаад одоо дуусчих шиг байна. Ардын нам нэг гайгүй шийд гарах болоо гэж харж байсан. За одоо үндсэндээ ахмадууд, хүүхдүүд, эхчүүдээр эрх ашгаар 6 сайдын 8-нд оролцчлоо. Одоо эднээс харах зүйл байхгүй. Улсын их хурлд сөрөг хүчин бие даагчдын зөвлөл бид парламентэд цөөхөлөө байж болно. Ард түмнийхээ дунд бид олуулаа. Бид энэ дээр хатуу тэмцэж энэ одоо их хурлын гишүүдэд ухаан ортол нь бид одоо үсгээс өөр аргагүй байдалд орж. Шийдлийн засгийн газар за дэд сайдуудаасаа цомтголыг эхлэх ёстой гэсэн шүүмжлэлийг бол нийгэмд эдийн засгч болоод их сурвалжууд хийсээр байна. Гэтэл яг энэ ажлыг хэмнэлтийг яг иргэдийн хүснээр хийхгүй байна л да. Тийм ээ, эргээд харин ард иргэдийн кармаа руу гард дүрэх иймэрхүү байдлыг эхлүүллээ. Эхэлж ядаж 70 одоо тэр олон тэрбум төгрөг байдсан доо би тооцчихсон. Дэд сайдуудын тэр мөнгийг хасах ёстой. Дэд сайдуудын албан тушаал бол улс төрийн тохироо, улс төрийн 8. Эцсийн дүндээ манан зул бүхнийхээ өмнө бадмалдаг шиг өнөөдөр мөнч гаарч байна да. Ард түмнийг 24 жилийн ингэж одоо хамаг уул уурхайг нь авахад эцсийн дүндээ манангийн хэдэн баячууд хагартлаа баяжлаа шүү дээ. Энэ болгон дээр манан цэг тавих, мананд одоо цэг тавих ёстой. Улс төрчдийг битээм бол зөвхөн соль гэдэг алтан дүрэн байдаг. Манан үе өнгөрөөжээ гэж би бодож байна. Гадны одоо хөрөнгө оруулалт буурахад за Ганбаатар гэдэг этгээд бол ихээр нөлөөсөн. Энэ хүн бол за улс их орондоо харин ч хувь нэмрээ оруулах биш сөрөг байдлаар ажиллаж байна гэсэн ийм мэдээллийг хийж исэн. Таны хувьд юу энийг юу гэж харж байна? Би олон хүмүүсийн олонхын төлөө дуурдаг. Манай зарим сайд дарга нар бол цөөнх бүлэглэлийн төлөө дуурдаг. Азар нэх диктаторын төлөө дуурахгүй байна одоохондоо. Манай ардчилсан нам манангийн одоо энэ засаг бол дүр хэсгсэн ардчил болчлоо. Олонхын төлөө шийд гаргах ёстой. Миний хүсдэг зүйл гэвэл гадаадын хөрөнгө оруулалтуудыг ерөөсөө эсрэг биш. Орж ир ганцхан Монголд ашигтай бай. Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирж гарын үсэг зурж байгаа хідэн сайд нарт ашигтай байх ёсгүй гэдэг л байр суурьтай. Оюут толгой зогсоогүй. 1.2 тэрбум долларын бидний баялагийг өнгөрсөн жилийн 9 сарын 10-ны байдлаар зарсан. Өнгөрсөн жил 8.6 тонн алт гаргасан. Алтыгаа тоож ярьдгүй шүү дээ. Ирж байгаа жил энэ 15 онд 15 тонн алт гаргана. 32 тонн мөнгө гаргана. Би зэсийг ярихгүй шүү. Зэс нь бүр их мөнгө. Энэ яваад байна. Ганбаатар зогсоодог бол маш том улс төрчлөлтөө. Би их бяртаа болох нь шүү дээ тэгвэл. Тэгтээ ард түмэн надад итгэдэг. Энэ бүх зүйл явдгаараа явж байгаа Монголын ард түмэнд ямар ч ашиггүй байгаа.
Би зүгээр тэр том уул уурхайн жишээ ярихгүй. За тэгвэл Дорногов аймгийн Айраг сум. Дорногов аймгийн би 3-4 сумаар орсон. Зарим сумынх нь 90% нь лиценз өгсөн уул уурхай талхилж байна. Нэг эмээ уйлаад. Минийхөө эмээ нь бол яг вэ одоо ингээд энэ чигээр одоо ингээд харвагийн мөксөг үзсэн. Миний хүүхдүүд амьдрах харахгүй болчлоо. Яана чиний тэмцэлд би өглөө болгон цайныхаа дээжийг өргөдөн шүү гэж хэлж ирсэн. Энэ бол над миний эсрэг дээр хэлж байгаа ерөнхий сайдын үгийн хажууд энэ үг надад үнэтэй. Маш үнэтэй үг. Тэгэхээр яагаад Айраг суманд 90% лицензтэй талхалгагдсан мөртлөө өнөөдөр тэнд хөгжил ирэхгүй байгаа юм бэ? Өнөөдөр яагаад тэр хүмүүст юм ялцахгүй байгаа юм бэ? Ажлын байр бий болохгүй байгаа юм бэ? Яагаад орлого бий болохгүй байна? Харин ч бүр тэнд байгаль орчин сүйдээд одоо маш олон ус гол горигс одоо татарж байна. Ширэгж байна. Ингэснээрээ жирийн малчин Монгол хүмүүсийн амжилгааг устгаж байна гэсэн үг. Энэ болгоны өөдөөс дуурах хүн Монголд их байгаа. Тэрний нэг нь би. Энийг ойлгож бодтойгоор хариулах хэрэгтэй. Өнөөдөр оюу толгой дээр асуусан миний асуултнууд нэг ч хүн хариулдаггүй. Одоо 5 толгой дээр нэг ч хүн хариулахгүй байх вэ гэж би санаа зовж байгаа. Инх сайхан сайд бол бас ч гэж учиртай яриа холилцол хийх болов гэж би найдаж байгаа. Монголчуудын эрх ашиг хаа байна? Энэ төсөл явснараа монголчуудын байгаль орчинд сөрөг нөлөөлж амжиргаанд нөлөөлөх үү гэдгийг би асуудаг. Монголд яг хэдэн татвар төлөх юм, хэдэн сургууль баригдах юм, хэдэн үйлдвэр барьж ажлын байраар хангах юм бэ гэдгийг л асуудаг. Асуусны минь төлөө зогсоолоо гэж орилно гэдэг бол тэд маш нотой байдалд орж байна гэсэн үг. Улс орны эдийн засагт хямарсан энэ нөхцлөөдөөс гарахын тулд 5 толгой, оюу толгой, гачууртын ордыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн мэдээлэл хийж байна тийм ээ. Дээрэс нь өрийн таацыг нэмэгдүүлэх асуудлыг бас өнгөрсөн 7 хоногийн улсын хурлын чуулганаар хөндлөө л дөө. Тэгэхээр өрийн таац нэмэгдүүлнэ гэдэг нь бол манай улс ямархуу төвшөнд эдийн засгийн байдал нь байна вэ гэдгийг бас харж болохоор байгаа. Үүн дээр энэ байдалд манан биднийг авчирсан. Эндээс гарах арга зам мананд байхгүй. Манан ер нь альва бэрхшээл тэр үүсэж бий болж явах үеийн сэтгэлгээгээр тэр бэрхшээлийг шийдэх гэж оролдох юм бол хизэж бүтдэггүй гэж Эйнштейний үг л дээ. Альва бэрхшээл бий болж явах үеийн сэтгэлгээгээ дараагийн түвшинд гаргаж иж бэрхшээл өөрөө аяндаа алга болно гэсэн үг байдаг. Манан өнөөдөр уул уурхайн гэрээ хийж хитгэн гарын үсэг зурсан хүмүүс нь хагартлаа баяцсан гэдэг ойлголт ард түмний дунд хүчтэй байна. Би зарим талаар итгэдэг. Зөвхөн ард иргэдийн төлөө хүчтэй эрдэмтдийн багийг оролцуулж гэрээн дээрээ нааштай иргэдэд сайн татвар өгөх, олон ажлын байр бий болгох, Монгол орныг ядуурлаас гаргах ийм хөтөлбөр гэрээ үзгэлэх ёстой. Энэ бол хямралын үед хизээч болдгоо зүйл. Өөрийгөө боомлуулчаад сул талтай болоод ингээд ярьж яана л гэсэн үг шүү дээ. Инхлээр хямралын үед ямар ч гэрээ битээ хий гэж би хэлсэнгүй. Маш нягхуур байх ёстой. Оюу толгойч ярьж байна. Энэ том төслүүдээр миний ганцхан байр суурь. Хөндлөнгийн бие даасан шинжээч эрдэмтдийн дүгнэлтийг эхэлж гарга. Дараад нь тэр дүгнэлтээ тойрж ярьдаг байх ёстой л гэж би хэлж байна. Та нар бодоод үзтээ Баярцогт гишүүн бол одоо сангийн яамд олон жил ажилласан туршлагатай хүн байх бодвол тэгтэл өнөөдөр чи гэрээг ийм тааруу байгуулчлаа шүү дээ. Бидэнд ямар ч ашиггүй байна шүү дээ гэж Монгол орондоо яриад бараг шахав асууж байна. Тэр хүн энэ гэрээг байгуулахад би итгэжсэн уул уурхайн, кадастрын, усны энэ олон 10 эрдэмтнээс би зөвлөгөө авсан. Энэ 10 эрдэмтэн одоо яагаад ийм гэрээ байгуулсныг тайлбарлаж сууж явах хэрэгтэй байхгүй уг нь. Гэтэл өөрөө нэг ч удаа урд нь гэрээ байгуулж үзээгүй. Одоо уул уурхайн гэрээ. Энэ Монголд анх удаа шүү дээ. Нэг ч удаа уурхаад ажиллаж үзээгүй хүн энэ гэрээг байгуулна гэдэг бол Монгол улсын эрх ашиг ирээдүй эрсдэлд орж байгаамаа. Энэ мега төслүүдээр би чамд нэг л үгээр би саяныхаа санааг илэрхийлье. Тони Эббот гэж одоо Австралийн ерөнхий сайд хэлжсэн үг. Бид өвөг дээдсээс уул уурхайн баялагийг өвлж авсан улсууд биш. Бид бол хооч үеэс уул уурхайн баялагийг зээлж аваад өнөөдөр ашиглаад буцааж өгөх гэж байгаа хүмүүсээ л гэж хэлсэн. Энэ үг Монголын зарим улс төрчдөд бас санаа өгөх болов гэж би бодож байна.
Гачууртын хордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудлыг хөндлөө. Нэг талаас нь ашиггүй гэрээ хийх вэ гэсэн ийм болгоомжлол бол нийгэмд байна. Энэ талаар Гачууртын ордыг одоо оруулж ирж байгаа энэ хувилбар нь хэн гэдэг эрдэмтэн, хэн гэдэг энэ 5-10 эрдэмтэн энийг бий болгосон юм бэ. Тэр эрдэмтэд биеэ үнэлж, гар үсгээ худалдаж, муухай тийм дүгнэлт оруулж ирээгүй юм бол тэр хүмүүсийг Монголын ард түмэнд ил тод болгооч. Тэгээд тэр эрдэмтдээс надад асуух зүйлүүд байна. За ноён уулын тэр дахлах тэр олдууруудыг яаж хамгаалах юм? Тэр одоо сэлэнгийн тэр хамгийн байгальтай тэр газрыг одоо яг яаж унган төрхийг хамгаалах юм? Усны аюулгүй байдал нь хаа байгаа юм? Энд чинь маш их цианид юм уу эсвэл маш их тийм химийн хорт бодисод ашигладаг. Цианид ашиглаж байгаа санагдаж байна. Борог бол цианид ашиглаж байсан санаг. Тэгвэл энэ сэлэн мөрөнд шингэж орохгүй, газрын хөрсний ус руу орохгүй гэсэн баталгаа нь хаа байна? Хэдэн ажлын байр бий болох юм? Улсад яг хэдэн төгрөгийн татвар төлөх юм? Энэ болгон дээр Монголын ард түмэнд нээлттэй ойлголт байхгүй байна гэдэг бол жижигхэн оюу толгой болчих вэ гэж би санаа зовж байна. Манайхан яаж юм? Эрдэмтдтэй ч ярихгүйгээр, ард иргэдээсээ санал авахгүйгээр өөрсдөө улс төрч хүн өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө нэг жоохон амьдралын тэр улс төрийн туршлагаараа ингээд гэрээ хийх гээд орно гэдэг бол нөгөөд бол 75-аараа тавиулна гэсэн үг. Тэгээ ард түмэндээ муу гэрээ байна шүү дээ гэж хэлээд ахт нь та нар дугаа бай, битгий юм гацаа, хөрөнгө оруулалтыг гацааж биднийг ийм байдалд оруулж байгаа юм. Тэр Ганбаатарыг хар гэдэг ингээд нэг хэдэн хүний муулчдаг, популист гэд нэр өгчдөг. Тэгэл өөрсдөө зүтгүүлээд байдаг. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй гэж би хэлэхээс илүү маш ухар мөчөд мэдлэггүй алхам болчиход байна. Та нарт би арга замыг хүртэл яриад байгаа шүү дээ. Энэ гаргалгаа. Дээр 3 өндөрлгүүдийн зарим нь их арчаагүй гэсэн надад. Энэ хаалттай чуулганд. Ивэдээ заал. Өрөвдмөр юм дөө. Өөрсдөө дэндүү том гэж бодчих. Жижигхэн хүмүүс шүү дээ тэд чинь. Их намхан хүмүүс. Тэр хүмүүс юу гэж хэлсэн чи том мега төслүүдийг хэрэгжүүлэх гээд гай болохоо болоороо гэж над руу хэлж байгаа юм л да. Барууны оронд том мега төслүүд яагаад явдаг вэ гэвэл 3 өндөрлгөөс ухаалттай байгаа чив чимээгүй дугаа суугаад энэ төслүүд нь явдаг юм биш. Баруунд тэр хөгжилтэй оронд яагаад мега төсөл явдаг вэ гэвэл Ганбаатар мэтийн хүмүүс асуулт асуухад хариулцдаг учраас гацаагүй явдаг. Ганбаатар мэтийн ард иргэдийн төлөө санаагаа чилээгээд мэрэгжлийн хүмүүстэй уулзаад, эрдэмтдээ уулзаад тэрийн төлөөлж асуусны төлөө эд хариулцдаг соёлтой бай гэдгийг л одоо энэ ерөнхий сайд байна уу энэ олон хүмүүст мэдээлэх ёстой. Хэлэх ёстой. Эдэнд ийм л зан дутдаг. Бидний хооронд за миний өрөөнөөс одоо энэ өндөрлгүүдийн өрөөр 20 алхам зай байна уу чааваас нь 30 алхам байна уу? 30 алхмын зайд бид ярьж чаддгүй. Би зөндөө бичиг явуулдаг. Тэгэхээр тэд яагаад хариулдаггүй гэвэл надаас том гэж өөрийгөө итгээд байна шүү дээ. А би бол тэднийг бодвол ард иргэдтэйг ойрхон гэж бодоод байдаг. Тэгэхээр уул уурхай дээр, оюу толгой дээр, таван толгой дээр томхон төслүүд дээр эхэлж үүсээ задалж ашигтайхан шиг ард түмэндээ ашиглацгаад дараад нь ганц нэгээр нь бусад уурхайнууд руу орно гэхээс биш өнөөдөр 3,000 уул уурхай ажиллаж байна шүү дээ. 3 сая хүн шүү дээ бид чинь. 100,000 хүнд нэг уурхай болж таарч шүү дээ. Энэ дотор чинь хүүхэд хөгшөд орцсон шүү дээ. 3 сумын дунд тийм ээ. Би энийг их гайхаж байгаа нэг юм 3,000 уурхай байна гэдэг бол төр өнөөдөр өөрөө ч энийг хянж чадахгүй шүү дээ 3,000 уурхайгаа. Маргааш дэлхийд сүнэх гэж байгаа юм шиг бүх хайрхан уулуудаа сэглэнэ гэдэг бол сайн зүйл биш. 30 уурхайг сайн ажиглаж, сайн ажиллуулчих, үр дүнгийг хүртчих. Бидэнд хойч үе үр хүүхэд гэж байгаа шүү дээ. Өнөөдөр төрөөгүй байгаа олон монголчуудынхаа төлөө ингэж сэтгэл сурал та. Тэгэхгүй өнөөдөр өөрийнхөө фракц, өөрийнхөө нам, манан, өөрийнхөө гэр бүлийг боддог энэ улсууд бол харин ч хүүхдүүдтэй их нүгэл хийж байна да. Өнөөдөр идэх жоохон хоолоо 1000 дахин иднэ гэдэг бол хойч үеийнхээ хүүхдүүдийн хоолыг идэж гэнэ гэсэн үг шүү дээ. Энийг олон улс төрчид маань ойлгосоо л гэж би хүсэж байна.
Зарим эдийн засгчдын хэлж байгаагаар энэ дотоод нөхцөл боломжоо ашиглах ёстой. Зарим одоо шаардлагууд гэсэн танаасуудыг хийх ёстой гэсэн зүйлийг хэлж байна л да. Дотоод хүчин зүйлийг ашиглаж ээж гадагшаа зээл тавих асуудлыг тавих ёстой гэсэн зүйлийг хэлж байна. Үнэн шүү дээ. Гаднаас зээл аваад дотроо тансаглаад байж болохгүй шүү дээ. Ерөөсөө хүмүүсийг орлоготой байлгах, хүмүүсийг ажилтай байлгах үйлдвэр байна. Энэ 3 сая хүн нэг гэр бүл юм бол ёстой хүчээ нийлүүлж байгаад хэдүүлээ гангийн үйлдвэр барь, нефт боловсруулах үйлдвэр барь. Гангийн үйлдвэр гэдэг нь 920 тэрбум төгрөгөөр бид ирээнээс жил болгон ган авдаг. Одоо арматур авдаг. Энэ маань өөрөө Монголдоо шингэж Монголдоо ажлын байр бий болог. Жилдээ 1.2 тэрбум долларын одоо шатах тослох материал, нефт, бензин Оросоос авдаг. Нефт боловсруулах үйлдвэр, намжимгаан төр үйлдвэрийг барьчихал юм бол бид 1.2 тэрбум доллар Монголдоо шингэнэ. Энд ажлын байр бий болно. Өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар гарц байна гэж таны хувьд харж байна. За зарим их сурвалж бол дотоод нөхцөл боломжоо ашиглах ёстой. Тэгээ дээрэс нь томоохон төслүүдийг хөдлөх ёстой. Ямар байдлаар одоо энэ төслүүдийг явуулахад улс оронд ашигтай вэ гэдэг байдлыг гарцыг эрэлхийлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Оюу толгой, таван толгой мэтийн томоохон төслүүдээр гэрээгээ эргэж харьяа. Бие даасан шинжээч эрдэмтдийн дүгнэлтийг эхэлж гаргуулаа. Тэрнийхээ дагуу одоо олон улсын шүүхэд байна уу? Эсвэл тэр хөрөнгө оруулагч нартай ширээний ард суух нь нэгдүгээр ажил. Ямар ч ашиггүй ингэж явна гэдэг бидэнд ч өөр утгагүй зүйл шүү дээ. Хоёрдугаар зүйл бол байгаа бүх бололцоо, нөөц бололцоогоо жижиг дунд үйлдвэрлэл, янз бүрийн зүйл рүү ингэж худлаа цацхын оронд орон нутгийн хөгжлийн сан гэдэг би дэмжиж байгаа. Энүүгээрээ бүх хүчээ хоримтлуулж агаад гангийн үйлдвэрээ, цементийн үйлдвэрээ, нефт боловсруулах үйлдвэрээ дээр төвлөрөгдөх л дөө. Зэсайлуулах үйлдвэр барьчихал да. Энэ дөрвөн үйлдвэр барьсан тохиолдолд шууд доллар гаднаас орж ирнэ. Доллараар авдаг гадны маш их бараа бүтээгдэхүүнийг Монголдо доллар шингэж үлдэнэ. Металлургийн үйлдвэр, химийн үйлдвэр баригдсны дараа жижиг дунд үйлдвэрлэл хөгждөг. Төмрийн үйлдвэр баригдсны дараа анжис байна уу, консервны лааз байна уу, дараагийн үйлдвэрүүд хөгждөг. Гаднаас төмөр оруулж ирээд данхаа хийдэг ард түмэн хаач энэ хорвоо дээр байхгүй. Том үйлдвэрээ хүнд үйлдвэрүүдэд хөгжүүлж дараад нь жижиг дунд үйлдвэрлэл хөгждөг, ажлын байр бий болдог. Гуравдугаар бидний эндээс гарах зүйлгүй бол Монгол хүн ухаалаг, би тэрэнд итгэдэг. Монголын энэ шинжлэх ухааны байгууллагуудад яг өнөөдрийн шинжлэх ухааны академи гэж би шууд хэлсэнгүй. Эрдэмтдэд Монголын одоо шин санаа бүтээл гаргаж байгаа энэ олон эрдэмтдэд хөрөнгө оруулалт хийж сур. Өвөр Монголд өнөөдөр ингэний ундаанаас сахарыг багасгадаг, сахарын өвчнийг эмнэдэг тийм фермент ялгаруулад авцсан. Одоо тэр чинь дэлхийг гайхуулж шít. Энэ бол маш олон ажлын байрыг хятад бий болгож байна. Маш олон долларыг хятад авчирж байна гэсэн үг. Манайд энэ шиг ажилдаг маш олон эрдэмтэд байгаа. Тэр өнөөдөр эднийгээ дэмжих ёстой. За тэгээд маш техник юм яри. Хамгийн эхлээд бизнесийн төлөөллүүдэд цуглуулад. Жирийн ард иргэдийн төлөөллөд цуглуулад төр уулзах ёстой. Эрдэмтдээ хажуудаа суулгаад за бизнесмэнүүд саяны 4 үйлдвэрийг та нар барьж чадах уу? Зээлч хэдэн төгрөг хэрэгтэй. За би тэрийг чинь зээлийг ч олж өгье. Татварын бодлогоор би дэмжье. Хүний нөөцийн бодлогоор хөдөлмөр эрхлэлтийн сангийн мөнгөөр хүмүүсийг чинь бэлдэж өгье. Хятад руу, Америк руу, Япон руу, Орос руу наадах чинь зарах гадаад зах зээлийн хэлцээрийг чинь би хийж өгье. Шинэ технологиуд чинь би худалдаж авч өгье. Тэр өнөөдөр ингэж ярих хэрэгтэй. Улсын 3 талд хэлцээр гэдэг юмыг шууд эхнэлээд хийх хэрэгтэй. 3 жилийн дараа гэхэд 10,000 ажлын байр, 5 жилийн дараа гэхэд 50,000 ажлын байр бий болно шүү гэдгээ гэрээлээ. Би чамайг дандаа хянана шүү хараа. Би чамд ийм их олон хууль эрх зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Чи надад ямар тус болох вэ гэвэл ард түмэнд 50,000 ажлын байр бий болгож өг. Дундад цалин $1,000 шүү сарын. Энэ гэрээг хийгээд тэгвэл үйлдвэрчин 3 жилдээ жагсахгүй шүү. Яг энэний төлөө. Гэж ярихыг төр хийдий. Тэгэхгүй бүгээл фракцуудын хооронд наймаага хийгээл яваад байвал бид маш их бэрхшээлтэй яваал байна. Нацаг доржгоо хэлсэн үгийг л хэлээ л да. Алсын бодлого хүнээс ойрын зовлон салдгуумаа гэдэг чинь л өнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл шүү дээ.
За баярлалаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд маш их баярлалаа. Энэ удаагийн зочин улсын хурлын гишүүн Ганбаатар байлаа. Анхаарал танд тусан та бүхэндээ баярлалаа.